Зэо цантаг хэдүүлээд цуугийнхаа дагагчдын дог харвал 50,000 болоо болсон байна. Иргэн төрний харгад хүртэл шинэ жилийн өөр амьсгал ороод юу юугүй он солигдох болсон байгаа ч тийм. Тиймээс би таатаа зориуллаа маш их хүний хүсэлтээр ахин оруулаач гэж бүр гуйснийх нь бэлэг болгоод заа юу. The beginning after the end боёо эдэр эндэр дээр үргэлжлүүлж оруулж байсан цувралыгаа би ахин эхнээс нь бүгдийг нь оруулаад мөн цаашдаа жигсэн мангар элэм цог дээр нь дуустал нь оруулахар болж байна. Тиймээс та хэд маань лайк болон subscribe хийцээж битгий харамлаарай. Тэгээд харамлахгүй гэж байгаа хүмүүс нь яг бол лайк болон subscribe дарчих. Харин харамлаад байгаа хүмүүс нь хандаж хэлэхэд дарцсан дээр л дээ. За. Хэрэг ойлгосон бол одоо цуврал руу орцгоё. Харанхуй дундаас баг зэрэг тусах хэвлэр вебтэн мөн эхэлнэ. Тэгээд өмнөх амьдралдаа хэрхэн өөдөрсөн талаараа мэдэхгүй бөгөөд ганц амьд бах хугацаанд хэрхэн ганцаардж байсан талаар л хар. Гэрэл тодорсоор өөрийн эмэгтэй хүнээс гарсан гэдгийг мэддэг. Бидний хүүхэд ямар өхөрдөм юм бэ гэж хэлэх хүн энэ ертөнцийн ээжин буюу Алиса. Аав нь болох Рональдс тэгээд өөрөө. Ингээ манай гол дүр ахин дүрж байгаа юм аа. За нэрийг нь Артур гэдэг үгөөд нэг үгээр хүүхдийн биеинд орцсон дасан турсан хүн л гэсэн үг. Иргэн тойрны харахад нэлээд хуучны гэмэр дүр зурглал өгтөж авдаг. Төрөөд ямар тааж 7 хоног өнгөрсний дараагаар өөрийн хуруу болон биеч хүснээр хөдөлгөж чадахгүй ядж хахад насан турш хүнний ухамсартай юм чинь хэвтгээрээ хөндөх нэлээд асуудалтай юм аа. 9 ертөнцийн нэлээд дээр үе юм байдаг ба сэлэм интерт дүүцэн эвгүй гараад их байдаг. Гэртээ ирсэн энэ ертөнцийн талаар яаж мэдлэг цуглуулах уу гэдэг жисэн чи аав нэрээ тоглож ийн гэд эргүүлээд уннаа. Ялцуулж байгаа хөхт юм да. Аав нь гэж бас нэлээд тэнэггүй баг явдаг. Төрөө сарч болог хүүхдээ эргүүлж байгаад хөлийг нь ямар цэцгээд байна. Гэсэн ээ чинь шид ашиглаа идэж гэдэг. Тэгэхээр энэ ертөнцид эд шид байдаг бол таард. Дүр солигдоход Артурын өмнөх амьдрал нь гарна. Тэр өмнө нь хаан байсан талаар бид нар мэдэж авдаг. Зүгээрч нэг улсын хаамч тухайн төсийг их орон бодохны төлөөдөгч хаадыг нь буулгад авсан нилээд ивүүр. Одоогор манай Чингис хаан л гэсэн үг. Цаг хугацаа өнгөрч манай Артур мөлхөд сураатгадаг. Өөрөө бахархаж байгаа энэ тэрийг нь харахад улсоор идэлхээс л энэ хамаагүй л дээр биш юм шиг баг. Мэдээж мөлхөө сурсан юм чинь номын сан руу шүн болгоо орж энэ ертөнцийн талаар судлахаар болдог. Тэгэд энэ ертөнцид 3 том хаан тус байдаг ба. Элеонор буюу гүн ойд байрлах Эльфүүдийн хаан тус, Дар буюу одоочдын хаан тус, Сапин нь манай Артурын дөрсөн хүмүүний хаан тус сууж таардаг. Энэ ертөнцийн хөгжлийн хувьд вөөрэ байдаг шалтгаан мэдээж шийдтэй холбоотой. Өмнөх ертөнцид нь гий болох биеийн хүч нэмдэг ойрын зайн тулааны чадвар нь оёрхдаг байсан бол энэ ертөнцид нь мана буюу эд шидийн орон л гэсэн үг. Гин хүний биедэнд байдаг бол маана нь иргэн тойронд тархсан байдаг өгөөд маанаг 100-аас 1% л ашиглаж чаддаг. Тэгээ бас энэ ээжшгэн нэмжлэх чадвартай нь нэлээд ховор тооцогддог гэж байна. Манай хүн өмнөх амьтдын туртахаасаа бодоод бараг л өөрийн маананы төвийг нээдэг. Тэгээд ийм юм болно. Дүр солигдоход бидэнд 2 жил өнгөрсөн болохыг харуулна. Энэ хэсэг дээр нэх онцгой байхгүй гэж жаахан гүйлгэж. Артур гадуур гарах бүртээ юмыг сонирхож мэдэх гэдэг нь ээжд нэмлээ ядаргаатай санагдах нь мэдээж. Тэгээ баг өөрөөс нь ах үүдээ гэдэг ямар мэдэх биш сонирхол гэж бодно. Аав нь нэр Адлов хайгч байдаг. Аавынхын төрөл нь болохоор маанаг өөрөөсөө шид болгон гаргах биш. Биедээ хоримтлуулж хүч тэмдэг төрлийн. Тэгээд нэг ойр зүрийн юм хөдөлгдөл юм шиг байна. Артур бэлтгэлийг нь харж байсныг энд өөрөө ч ашигламар санагдсан уу яс ээжээсээ гуйж байгаа. Номын санд ганцаараа үлдэхэр болдог. Тэгээ Артур маань 2 жилийн турш маананы зүүнээ бэлтжээ. Аав нь бэлтгэлийнхээ үеэр хүчээ өдөртөж чадахгүй мод ухлаа байж идэг бол тэр нь юунаас болсон юм дэлбэрсэнд манай хоёр гайхна. Гэхдээ хүүхдүүд дотор нь байгааг санаад харах гэж очих үед би чадлаа. Маананы төвтэй байхаар ингэж мэдрэгдэг байх нэ. Модо төрөл илүү үзэсгэлэнтэй байна гэд артал гэрээ нь ороо заавч хариу дэлбэлэгч ахснаа биднэ. Энэ үеэс хойш дахиад 1 жил өнгөрчээ. Артур ээжээсээ уншиж бичих өдөртөх чадвар манай хэсэг талаар сурч аавсаа тулааны урлаг бие хөгжүүлэх тал дээр сурсан байдаг. Сургууль шид зурцаан тэрэн дээрээ өөрийнхөө өмнөх амьдралын сэлэмний урлагийг хослуулад захын хүнд удийлэхээр үйл болж.
Энэ ертөнцид нь бас маананы төвийг нь өнгөөр нь хэмждэг энэ хар болцоос давмгаасан баг маанаагүй л гэсэн үг. Тэгээ улаан, хулбар шар, мөнгөлөг, цагаан гээд маана хэр тунгалаг цэвэр хүчнээс намраад хараас цагаан дор эргэлэгддэг болохыг мэдж аав. Дүр солигдоход хоолны ширээний ард аав нь Артурт жинхэнэ багш болж өгөх хэрэгтэй. Харин ээж нь яаж 4 настай хүүг өөр хүнд өгж явуулах юм гэх зэрэг маргаад амна. Маргааны эцэст Артураар өөрөө шийдвэрлэхээр манай хүн гайхсандаа юм бодлоо. Гурлаа хамт манай багштай уулзвал яасан гэж хэлэхдээ эцэг нь хоёулаа санал хэвцээ зөвшөөрч өгдөг. Багштай болохоор аялалд гарахар болно. Маргааш нь шууд Ксайрус гэдэг газар руу багшийг нь хайх гэж явахаар болсон байдаг ба өмнө нь аав ээж хоёрынхоо найз байсан гаруудаас хамт тэр газар руу нь явж таарсан уу яасан манай гурвыг дагуулж явахын гинэ. Энэ бол мэдээж Артурын анх удаа тосгоноосоо гарч байгаа аялал ба удалгийн найзуудтай нь уулзна. Рэй буюу бэхжүүлэгч чад ашиглагч. За энэ чадварууд нь удахгүй гараад ирэх болохоор одоохондоо тайлбарлахгүй шууд хэлээд явчих гэж бодож байна. Angela Road буюу сахилны шид шившдэг ашиглагч. Dorian Walker газрын шид шившлэг ашиглагч. Jasmine 2 ходог болон шившдэг ашиглагч. Helen Short шидэд сум болон шившдэг ашиглагч. Иймэрхүү бүрэлдэхүүнтэй цааш аялдаа гарнаа. Дандаа ойр туурын асуудлыг шийдчихэд амархаар сууж байхдаа нөгөө найзууд нь Артурын 3 наснда чадвар сэргсэн мэдээд гайхах нь мэдээж. Нэг нь хүүтэй чинь хамт битгэл хийж шатгын ухааны имээрээд Артуртай хөнгөн бисгит тудаан хийхээр болно. Артур ямар ч тулааны үеэр гайхшруулаад авдаг ба үеийнх нь хүүхдүүд чатаарч бууж чадахгүй байхад жадны мастердууд овтоод хүчтэй дайрстаас нь бэртэлгүй гараад ирж байгаа юм чинь. Чи яаж ингэж өөрийгөө бэлдвэ гэхэд болоо ном уншиж байгаа суртаа л гэд аваад таа юм. Нөгөөдөл нь ч бас чиний сурсан аргаар сурмаар байна гэж хэлээд юм заалгахаар болд. Артур иймэрхүү юмыг үздэггүй бөгөөд өөрөө хаан байсан хүн улс орныхон дээрэм тоноолтой тэнцэж ирсэн мэдээж. Яг сэтгэл хөдлөлтөд автаад дайрах гэтэл ээж нь болуулнаа. Энэ идэ төвөг удчихгүй ядаж ээжигээ хамгаалаад байхаар болдог. Олон жил хамт уулзсан хүмүүс тийм ч амар дийлдэхгүй нэг нэгээ нөхөөд л яваад тулдаад байна. Аав нь босс хэмээр нөхөртөө тулдаад нилээд хүн бэртэнэ. Ээж нь имжлэг шид ашигладгийг дээрэмчид мэдчихвэл ээжийг нь хамгийн түрүүнд барьцаална. Учир нь өмнөх партер хэлсэн шиг ээжийнхэн чадвар маш ховор. Тиймээс барьцаачих юм бод маш өндөр үн хүрэх учраас абьюзинг ардаас тэд нар өхөн хатанд ярих нь ойлгомжтой. Аав нь түүнд хэлнэ. Ээжийг аваад ихсэн замаараа зүгт би замыг чинь нээж өгөх болно гэхэд гэхдээ би чамайг тулдаж чадахыг чинь мэднэ. Тиймээс чи ээж болон хэвлийдэн байгаа дүүгээ хамгаал гэж хэлдэг ба ээж нь жирэмсэн болж таардаг. Ямар ч Артур аавынхан завраар тухтана. Манай хийц хамгаасаар тэгтэл эдгээрийг амьд авч гарна гэдэг худлаа гэж бодсноо яасан наадуулаа устгах гэж хэлнэ. Нилээн хүчтэй шид Артур Алиса хоёр руу явуулдаг ба Артур ганцаараа үүнээс нь бусалж чадах ээж нь чадахгүй. Тэр эцэст нь ээжийг аврах сонголт хийнэ. Түүний хүсэл нь дүүтэй болох байлаа. Дүр солигдож түүний өмнөх амьдрал харагдана. Тэрээр бусдад үнэлэгдсэн хаан байсан. Тэр үед нь ядуу доод зэрэгдэл байсан ч хац тулаанд ялвал хааны тэрэг болох гэх мэтээр хүчтэй нэрх мэдтэй байдаг байлаа. Артурч мөн тэдний нэг. Эцэст нь залхсан түүнд эрх мэдэл баялаг нэр хүнд байсан ч тэр үнчин хайрлагдах нэгэнгүй өсчээ. Тэр гэр бүлээ арай хийж олох үед тэднийгээ сая алдчихсан. Ахаад ганц удаа харах боломж олдвол хизээч алдахгүй гэж бодох үед тэр өхөөгүй гэдгээ мэднэ. Арай хийж хажуудаа байсан жимсээ идээд цааш алхаад явж байхад нь ардаас нь чи сэрчгсэн үгийн хоолой гарна. Эргэж хараад хаанаас хилээд байгааг нь ойлгохгүй. Чи хэн бэ? Арай намайг чи аварсан юм уу гэж асуухад хоёр дахь асуултанд нь хариулахад тийм. Нэгтгэн чи манад хүрээд ирвэл мэдэх болно. Би чамд яаж итгэдэг юм? Ганцхан би л чамайг эндээс гаргаж чадах хүн. Артур хэсэг боловшрон хурдан гэр бүлтэйгээ уулзахын тулд танах руу очиж болох уу нэг юм болдог. Нар мандахаас өмнө ирэх нь аюулгүй гэж сануулна. Зандаа яах гэж намайг аварсан тасаар бодхоо болж чадахгүй нэгээд явж байхдаа ашгүй нэг гол олж харнаа. Амны цангаагаа тайлаад усанд орж байхад нөгөө хоол нь яасан идүүтэй юм бэгээд манай хүнд стил сонсогцоор байдаг. За энэ газарт нь маш их маана байдаг хэрнээ том араатнууд бараг байхгүй. Дандаа жижиг юмтад. Ямар ч тач цааш явсаар нөгөөхний чинь гэрийг нь нар жарахаас өмнө олж орноо. Орж явахдаа халтраад унана. Битчихгүй буугаад урагшаа харахад өнөө хоолойны эзэн чинь нилээн нэмвий дүр төрхтэй хүчрхэг авраатай нэгэн байдаг. Гэтэ аюулгүй нэгэн бодтой. Ашгүй уулзаа чамайг гэрт чинь хүргэж өгөхийн тулд ойрын дан гэтэрхийг онгойлгох хэрэгтэй.
Маш их таг орох учраас хоёулаа эдгээр жимтгийг идээд хэсэг байна гэж хэлдэг. Түүний нэрийг Сильва гэдэг бөгөөд хэдүүлээ амархнаар нь Чулууна гэж өвчээ. Жимсээ идээд сууж байхдаа Артур би таныг эмэгтэй гэдгийг чинь мэднэ гэж хэлнэ. Хэдүүлээ ямар хоолойг нь сонсож байгаа биш ойд зургийн деталь авна хүйсийг нь мэдэж аавна шүү дээ. Артур Чулуунагаас та яаж энд ирсэн? Яаж юм шарахтай болсон? Мөн яагаад намайг авсан гэд асуултууд асууж хэлсэн. Эхнийх нь асууд их хингийн. Энэ газар нь Аратны цорхоо болон Элеонор хаант улсын гол байрлах нэлээн алсагдсан ой модон дунд байдаг болж таарна. Энд нь хүн бараг ирдгүү ба ирсэн ч энэ газар хөл тавиулдаггүй байсан юм байна лээ. Тэгэхээр Артур энд ирсэн анхны хүн болж байна гэсэн үг. Энэ хоёр маань жаахан ярилцсны эцэс дутна болж эхэлнэ. Чулууна нэлийн хүчтэй бөгөөд түүний хүчинц шунсан хүмүүс их байдаг. Хамгийн сүүлийн тулаанаас энэ шархаа авсан болж таарна. Түүнийг яагаад даварсан шалтгаан нь Артурын эр зөргийг үнэлсэн. Мөн яагаад ч юм түүнд сайн хандмаар санагдсан гэж хэлсний дараа хаашаа явсныг нь харж чадахгүй ч түүний гэр бүл болон аавынх нь найз нөхөд аюулгүй байгаа гэж хэлсэн. Ашиггүй. Тэрээр орон зайн хэлтэрхийг нээхээр хэдийн 7 хоног өнгөрчээ. Артур Чулууныг талаарх бодох бодол нь тэр чигтээ өөрчлөгдсөн ба түүнийг харагдахаас өөр гихт өгнөлтөнд хүрдэг. Учир нь яг л ээжчин нэг юм байлаа. Тэрээр түүний гэр бүлийн дурсамжид хар толб үүссэн тэр дээрэмтээс болсон гэж маш их уур хилэн өөртөө агуулна. Хэрвээ тэдний нэг нь ламид байх юм бол заавал гэж бодох үед нь нэг юм болно. Тэр их зөөл нэг юм ба түүнийг ийм зүйл бодох шаардлагагүй гэж зөвлөгөө өгдөг. Чулуунаач бас Артурын хүчийг сонирхоод авна. Тэр ч Артуроос өмнө 3 наснда сэргсэн хүнийг хараагүй. Артур хэлэхдээ аав ээж минь хүртэл намайг сууд ухаантан гэж хэлдэг. Гэх үед нь Чулуунаа түнд нэг арга хэлнэ. Хөдөлж байх үедээ хүртэл маанаг нь өөртөө цуглуулдаг нэг тийм арга байдгийн билээ. Тэр аргыг нь Артурыг хийж чадах талаар нь асуухад Артур хэдий гоц ухаантай ч гэсэн зүгээр хараа сурчгаар зүйл биш. Маш хэцүү. Оролдож үзсэн оролдого нь хүртэл бүртлгүүд нь тэрээр энэ аргыг эзэмшихээр үргэлжлүүлэн бэлтгэл сургалтаа хийж эхэлнэ. Ядчил энд явах хугацаанд нэг чадвар эзэмших гэж хичээнэ. Тэр эцэст нь чаддаг боловч Чулууна ухаалцсан байлаа. За ингээ парт 2 маань дуусч байна. Дараагийн партыг маш хурдан оруулна. Та гэдгийг хийх зүйл өрдөө лайк болон subscribe дараад хүлээх л зүйл.